Бакир сайдаа та минь ямар их удавдаа. Томилогдсон өдөрч нь л одоо хэлж ийла. Улс төрийн одоо энэ алдаа дутагдлаас болж энэхүү хилцээр сойрхон батлах процесс дээр унчлаа. Маргааш яаралтаа шууд оруулаад ирээ. Хилцэх хэсэгтэрээ унсан хууль тогтоомжийг 1 жилийн хугацаанд оруулж ирдэггүй. Хилцэх хэсгийн шийдвэрлээд явж байгаа процесс дээр эцсийн үе шат дээр унсан хуулийг бол шууд одоо маргааш нь өргөн барих юм боломжтой байсан. 4 сарын хугацаа боллоо. 4 сарын хугацаанд тэтгэвртэй гарсан иргэдийн боломжийг бид нар бол үгүй хийсэн. 2024 оны 6 сард энэ хилцээрийг анх одоо аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор дэмжсэн байдаг. 24 оны 10 сард хилцээрт гарын үсэг зурсан байдаг. 25 оны 5 сард эргээд одоо дахиад өргөн барьсан. Бид нар нэг удаад нь одоо баталж чадаагүй. Маш олон иргэдийн санхүүгийн боломжийг бол бид нар хаасан. Бид нар энэ дээрээ маш одоо хариуцлагатайгаар үнийг ухамсарлах хэрэгтэй. 98 оноос хойш Казахстан улсын хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн бол одоо тэтгэврээ тогтоолохдоо Монгол иргэд эсвэл тэндээ хуримтлалын сангаас нь тэтгэвэр тогтоолгох эсвэл Монгол дахь дансандаа тухайн одоо төвлөрүүлсэн шимтгэлээ цаг тухай бүрдээ одоо арвижуулсан, хүү тооцсон, нэмэгдүүлсэн тэр мөнгөн дүнг авах боломж нь одоо бүрдэж байна. Гэтэ процесс бас болоогүй. Монгол улстай сойрхон баталж ээж, Казахстан бас сойрхон баталж ээж, тэгжээд сая нэг эх оны нэг хагас жилээс л одоо хүчин төгөлдөр мөрдөгдөх болов уу да. Маш их цаг хугацааг бид нар алдлаа. Монгол иргэнийхээ төлөө төр улс төржиж ийм том алдаануудыг гаргаж ишүү гэдгийг бол дахиж одоо энд бас хариуцлагатайгаар хэлмээр байна. Улс төржиж болох сэдв гэж байна. Боломгүй сэдв гэж байна. Тэтгэврийн хуулиудаа одоо тэтгэврийн нэмэлт хуулийнхаа хувийн нэмэлт тэтгэврийн хууль бэлэн болчихсон. Аль хэзээний бэлэн байгаа. Та минь нэг өргөн бариатгаач. Нийгмийн даатгалын одоо багц хууль гээл нэлээд удаан яригдлаа дахиад суур тэтгэврийнхаа асуудлыг оруулаад ир. Өргөн барьчих төхүү. Дамжин ям сайдад бас хандаж үг хэлмээр байна. Яг энэ тэтгэврийн хилцээртэй адил төлш тогтвортой нийлүүлэх хос гэрээ сойрхон батлах асуудал байгаа. Оросын холбооны улстай байгуулсан гэрээ. Нэгийн сойрхон баталсан, нэгийн сойрхон батлаагүй байгаа. Хамтдаа байж ээж хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг бол бид бүгд ухамсартайгаар бас ойлгох ёстой. Хоёр дахь гэрээгээ одоо оруулж ирээ. Шатхуун төлшний асуудал ямар хүнд нөхцөл байдалд орсныг бид нар одоо нэг эрхвэж ойлгож байгаа байлгүй. Дахиад хэлье. Улс төржиж болох сэдв байна, болохгүй сэдв гэж байна гэж. Эдгээр асуудлуудаа засгийн газар яаралтаа оруулж ирээ. 1 минут 1 секунд тутам үн цэнтэй биш үү гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. Хариулахгүй. За үг хэллээ.